Бохир агаар бидний эргэн тойронд нэлэнхүйдэ тархаж, хөгшин залуугүй бүх хүмүүс өртөж байна. Агаарын бохирдол хүний дархлааны системийг туйлдуулж, уушиг, зүрх, тархинд нөлөөлдөг. Хортой агаардаг хамгийн аюултай бохирдуулагч нь молекулын хэмжээтэй үл үзэгдэх өчүүхэн жижиг хэсгүүд юм. Амьсгалах бүрт хорт жижиг хэсгүүд уушигны хамгаалтын хоргийг нэвтлэн орж, дархлааны системийг дарангуйсны улмаас өрөвсөл үүсгдэг. Гэвч эдгээр хорт нэгдэл дархлааны системийг илүү гүнзгий гэмтээж, хорт хавдрын үрийг тарьж эхэлдэг. Хорт хэсгүүд таны цус руу шууд орж бүх биеэр тархдаг. Судасны ханыг өрөвсүүлж, цусны даралтыг ихсгэснээр нэг л өдөр цус харвалтанд хүрэгдэг. Хорт нэгдлүүд таны хоол тэжээлээс авсан өөх тосны хуримтлалыг үүсгэж, зүрх, тархинд очих цусны урсгалыг хааж, бөглөрлийг үүсгэдэг. Зүрхний шигдээс цус харвалт, уушигны өвчлөл болон хавдрын шин тохиолдол бүрт агаарын бохирдол дараагийн хүний амь насыг авч удах занал хийллийг бий болгож байна. Цэвэр агаар эрүүл ирээдүй.